За сайн байцгаана уу? Сэлэнгийн та бүхэндээ Малангийн хүрээлэнгийн эрдэмтэд судлаачдын мэдчилгээг дэвшүүлье гэж бодож байна. Та бүхэн маань өвлийг өндөд аваад хаврыг сайхан өнгөрөөгөөд тэгээ зуны ихэнх сартаа сайхан золцохож байна уу? За миний өнөөдрийн танилцуулах хэлтгэл маань Малангийн шинжилгээ ухааны технологи инновацийн сүүлийн үеийн ололтуудыг товчхон танилцуулахыг хичээн Малангийн хүрээлэн маань маш олон судалгааны ажлуудыг хийдэг 90 гаруй ажилтнтай ийм том хүрээлэн байгаа. Монгол улсаа малын эмчнэр маань малын эмч эрдэмтэд маань дэлхийн шинжилгээ ухаанд бүртгэгдсэн 7 нээлтийн дөрвийг нь бүртгүүлсэн байдгийн маш олон бүтээлээрээ төрийн сонирхол авсан байдгийн за хэдийгээр эрдэмтэд доктор боловч ардын багш нэг төрүүлсэн байдгийн маш олон судалгааны ажлуудыг олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлж одоо 5 бүтээлийг олон улсын патентын санд бүртгүүлсэн патент эзэмшигч байдаг юм аа. За өнөөдрийн байдлаар инновацийн бүтээгдэхүүн бид нар энэ инновацийн ололтоор орон нутагтаа нутгшуулъя гэдэг энэ аяны хүрээнд явж байгаа учраас инновацийн бүтээгдэхүүний үр дүнгууд арай илүү танилцуулагдах болно. За Малангийн хүрээлэн 2018 онд яг лабораторийн зориулалттай дэлхийн жишгт нийцсэн энэ лабораторийн барилгатай бөгөөд за олон улсын хамтын ажиллагааны жишээлбэл Японы JICA байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, цөмийн энерги агентлагийн санхүүжилтэд лабораториуд маань маш сайн бэхжсэн ийм хүчирхэг хүрээлэн байдаг юм аа. Өнөөдрийн байдлаар 11 мэргэжсэн лабораторитой, эдгээр 11 лабораториос 8 лаборатори нь MNS 17-025 сорилын итгэмжлэлтэй, 4 лаборатори нь 17-043 гэдэг ур чадварын итгэмжлэлтэй энэ лабораториуд байдаг. Монгол улсад 17-043-аар итгэмжлэгдсэн лаборатори маш цөөхөн байдгийн 4 нь манай хүрээлэн байд юм аа. За 94 ажилтнтай энэс 88 эрдэм шинжилгээний ажилтан. За хүний нөөцийн чадварын хувьд бол маш хүчирхэг юм хүрээлэн байгаа. Гэхдээ маш залуу 40 хүртэлх насны судлаач 55%-ийг эзэлж байна. Гэхдээ профессор активч за одоо докторууд маш олноор түрүүн гарсан гадаад докторийн зэрэг хамгаалсан нэлээд олон судлаачид ажилладаг юм хүрээлэн. За халдвар төвчөнтэй тэмцэх малын халдвар төвчин болоод малаас хүнд халддаг зооноос өвчнөд тэмцэх чиглэлээр хийж байгаа судалгааны ажлын маш цөөхөн үр дүнгийн жишээ олгож танилцуулахыг хүсэж байна. За Монгол улс одоо мал манхай экспортыг гаргаж чадахгүй байгаагийн бас нэг гол шалтгаан маань малын халдвар төвчин байна. Энд бол дэлхийн худалдааны 20 зэрэгт орсон 7 халдвар төвчин байдгийн нэг жишээлбэл үхрийн цээж өвчнөөс эрүүлсэн гэдэг баталгааг Малангийн хүрээлэнгийн судлаачид судалгааныхаа үр дүнд баталгаад дэлхийн мал эзний эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулаад энэ гэрчлэгийг авсан юм амжилттай байна. За сүүлийн болоод одооны ям өвчнүүд бид нар төрөвчлсөн тестийг Satrepс Японы засгийн газрын санхүүжилттэй Satrepс төслийн хүрээнд гарч байна. Энэ төрөвчлсөн тест бол Малангийн хүрээлэнд энэ технологи бол Малангийн хүрээлэнгийн Малангийн шинжилгээ ухааны технологид орсон хамгийн гол бас нэлээд олон ололт амжилтын нэг гэдгийг бас дурдах зүйтэй. За саяхан ерөөсөө 4 сарын 30-нд бие аюулгүй 3 дугаар зэрэглэлийн лабораторийн хүчин чадлыг бий болгоод нээлттэй хийлээ. Монгол улсад бие аюулгүй 3 дугаар зэрэглэлийн лаборатори ерөөсөө манай энэтэй 2 дахь нь ковидын үед ковидын үүсгэгчтэй ажиллаад бид нар бүгд сандралд орсон. Дэлхийн нийтээрээ сандралд ороод дэлхийн нийтээрээ бие аюулгүй 3 дугаар зэрэглэлийн лабораторийн эрэлт гарсан. Монголч ялгаагүй. Тэгэхэд ерөөсөө улсын мал эмнэлгийн аюул зүйн төв лаборатори Солонгосын засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан ганцхан лаборатори тухайн үед ажиллаж байсан. Одоо бол 2 дахь лаборатори мал эмнэлгийн хүрээлэн дээр ажиллаад эхэлчихлээ. Латекс наалдуулах уруул гэдэг энэ технологиг бид нар адууны ям болоод сохор догол, бог малын сохор догол өвчний онцлогоон дээр энэ технологиг нэвтрүүлээд тодорхой амжилттай үр дүн гаргаад байна. За үхрийн арьс тоогдох өвчин гэж байгаа. Энэ 2021 онд гарсан. Энэ анх Монгол улсад анх удаага онцлогдсон бусад үед бол дэлхийн Африкийн эндемик өвчин байсан энэ өвчин яагаад Монголд гарах болсон бэ гэдэг шалтгааныг үүсгэгчийн удам зүйн мэдээллийн судалгаагаар бид нар гаргаж ирсэн. Энэ юу вэ гэхээр өөр амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалаас шалтгаалсан. Яагаад вэ? Дэлхийн дулаалаас шалтгаалаад Монгол орны хүйтэн өвлийг давж чадахгүй одоо биологийн мөчлөх нь
дуусаж амжихгүй өгдөг байсан тэр шавьжид Монгол маш ихээр орж ирсэн байна. Эдгээр шавьжид энэ вирусыг дамжуулдаг. Яг энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн нэлээд тод жишээ болж гарсан. Гэхдээ 21 онд гарсан энэ өвчний судалгааг маш түргэн хийгээд өнөөдрийн байдлаар бид нар Элиза гэдэг рекомбинант эсрэг төрөгчдөөр суурилсан маш мэдрэг өвөрмөц онцлогын технологиг Монголын эрдэмтэд гаргачлаа. Яг үүнтэй төстэй ийм онцлог $5,000 Монгол улс анх гарахт нь худалдаж авч хэрэглэж энийг онцлоход ашигласан байт юм аа. За энэ онцлогын технологиотойгоо зэрэгцээд бид нар вакцины судалгааг хийж байна. Вакцины туршилт маань туршилтын амьтан дээр бол маш амжилттай явж байна. Одоо жинхэнэ эзэн амьтан болох үхэр дээр бид нар хийж эхлээд биокомбинаттай хамтраад ажиллаж байна. За шүлхийн вакцин Монголд биокомбинат дээр малын өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэдэг. Тэгтээ 3 төрлийн вакциныг үйлдвэрлэж чаддгүй байсны нэг нь шүлхийн вакцин. Одоо шүлхийн вакцины технологиг бид нар өнгөрсөн 5-6 жилийн судалгааныхаа үр дүнд гаргаж аваад одоо хаана шүлхий гарна тэнд маш хурдан хугацаатайгаар 1 сая тонн 24 цагт үйлдвэрлэх ийм үйлдвэрлэлийн хүчин чадлыг олон улсын цөмийн энерги агентлагтай хамтраад бий болгосон. Тэгээд энэ шүлхийн вакцины технологиг малын эмчнэр маань эрдэмтэд маань гаргаад технологиг нь биокомбинатад шилжүүлсэн. Энд бас юу нөлөөлсөн гэхээр оюуны өвчийн тухай хууль технологи дамжуулах шинэ хууль бас маш их дэмжлэг болсон гэдгийг бас тэмдэглэж талархаж байна. За шимэгч паразит, шимэгчийн өвчин та бүхэн мэднэ тийм ээ. Хачиг шимэгч, цагаан орхон шимэгч, хүндч байдаг, малтч байдаг. Тэгэхээр эднээс гадна дахиад цусны шимэгчгээд хүний нүдэнд харагддаггүй маш олон төрлийн шимэгчүүд байдаг. За энэ шимэгчдийн судалгаа бол Монгол улсад малын одоо шинжлэх ухаанд бол маш сайн судлагдсан байна. Жишээлбэл цагаан орхон, малын цагаан орхон, хүнд ч гэсэн цагаан орхон байдаг. Тэгэхээр одоо яг Монгол хүн хичнээн төрлийн хичнээн зүйлийн цагаан орхон байна гэдэг тийм тоо байхгүй байгаа шүү уучлаарай. Мал эмнэлэгт бол хэдийгээр олон сая мал, олон төрлийн мал байгаа ч гэсэн энэ тоо бол маш сайн наривчлагдаад гарцсан байгаа. За эмгэг төрүүлдэг 40 төрлийн 170 зүйл цагаан хорхоо Монголын мал шимэгчилж байна. Эдгээрээс зарим нь малаас хүнд халтдаг. Жишээлбэл битэг өвчний цагаан хорхоо тэр бол бас хүнд халтдаг. За тэгээд одоо адуунд үхэр хойно ямаа тэмнэн тичнээн зүйл нь байна гэдгийг малын одоо процесс судлаачид маань гаргачихсан байна. Энэ цагаан хорхоо яагаад байхгүй болохгүй байна вэ гэвэл нөгөө хэрэгэлдэг иммун бодис эндээ маш амархан энэ олон төрөл зүйл чинь маш амархан дасалтай болоод байгаа. Тийм учраас одоо ямар тэмцэх арга хэмжээ хийж байна вэ гэхээр мэдээж хэрэг иммун бэлтгэмжийг хэрэглэн давхар тэр тархалтын аюулын хөнөөлийн зэрэгс шалтгаалаад математик загварчлалд оруулах ийм судалгааны ажлыг одоо манай цагаан орхоо шинэ судлаачид маань хийж байна. За энэний би зориудаар одоо сэхэмгтдээ бас анхааруулах, сэхэмгийн ард түмэнд анхааруулах зорилгоор энэ судалгааны ажлын үр дүн та бүхэнд харуулж байна. Энэ юу вэ гэхээр фасциолиоз гэдэг энэ өвчин гельминтийн хавтгай хорхоогоор үүсдэг энэ өвчин Монголд огт байгаагүй. Гэтэл одоо хараа голын сав газраар энэ өвчин маш ихээр онцлогдох болсон. Яагаад вэ? Энд бол хоёр шалтгааныг эрдэмтэд маань хэлж байна. За нэгдүгээр шалтгаан маань болохоор дахиад уур амьсгалын өөрчлөлт. Яагаад вэ? Тэр доор байгаа дамжуулдаг дун тэр хоёр зүйлийг одоо тодорхойлж байна. Энэ хоёр зүйлийн дун яг энэ цагаан хорхоо тодорхой үе шатнд нь үндгийг дамжуулдаг. Энэ дунгууд хаана байдаг вэ? Хараа голын саваас маш их цуглуулсан. Тэгээд яагаад урд нь байгаагүй вэ гэхээр нөгөө дэлхийн дулаалдаа шалтгаалаад одоо гол мөрний ус хөлдөх температур хамаагүй одоо багт юу гэдэг өндөр температур хөлдөх байдаг энэ дуун амьдарч чадах өвөл тис хөлдөхөө байлсан ч юм уу да тий одоо энэ дуун ямар ч байсан өвлийн хүдний даваа тисээр гардаг болчихжээ. Энэс болоод энэ өвчин хонинд
За Баянгол сумын Хараагалын сав газрын хойнонд үхэлд илэрч байгаа шүү. Энэ бол малаас хүнд халтдаг ийм өвчин. Одоо яг би нэг анхааруулах гэдэг нь энэ дунгаар нь хүүхдүүд тоглож байна. Тэр голын иргэдэг зүүн энэ дунгаар нь хүүхдүүд тоглож байна. Дүнгийн задлж байна. Дараа нь тэгээ гараа нөгөө амандаа хийж байна. Энэ бол ерөөсөө эцэг эхчүүд бүгдээрээ бас энэ маш сайн анхаарахгүй бол бас илэгний өвчлөлийн хэдэн хэсгийг хичнээн хувийг нь энэ өвчний үүсгэж эзэлж байгаа гэдгийг хүн эмнэлгийнхэн маань бас судлаа сайн гэж бодож байна. За дахиад би хоёр шалтгаан байгаа гэсэн. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр бид нар ашиг шин өндөртэй мал худалдаж авч байна. За болж байна. Одоо яах вэ болно. Одоо нөгөө Монгол мал маань давжаал юм сайсуу баг өвдгөөл юм гаднаас маш мал худалдаж авч байна. А тэгтэл яаж юм гэхээр мал авахын зэрэгцээгээр бид нар өвчин бас давхар худалдаж аваад байна. Мөнгө төлөөд өвчин худалдаж аваад байна шүү гэдгийг бас нэг жишээ энэ шүү. Урд нь бол Монголд огт байгаагүй. Тэгтэл магадгүй энэ нөгөө эрчимсэн ферм дээр гаднаас өвхөр хойно оруулж ирсэнтэй холбоотой энэ үүсгэгч нь анх орж ирсэн. Тэгээд тэр дунд нь амьдрах чадвартай болсноос энэ өвчний цикл ингэж явчихжээ гэж бодож байна. За адууны нийлүүлгийн өвчин бас хинтээ Сүхбаатар аймагт бас асуудал байгаа. Адууны шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалаад энэ өвчин маш тархаж байна. Мэдээж адуу сонирхогч уяачдаг бас асуудал байгаа. Малынхын одоо тогтолцоонд бас асуудал байгаа. Хорой зэрэг хяналт гэдгийг маш сайн хийхгүй бол энэ өвчнөөс нэг мэдэхэд бид нар адуу сүргээ алдах вэ. Яг л энэ бол үржүүлгийн журмаар үржүүлгийн одоо замаар дамждаг өвчин, нийлүүлгийн өвчин. Бид нар энийг төрөвчлсөн тестийн технологи 2016 онд гаргаж ирсэн. Бид нар ковидын төрөвчлсөн тестийг 19 оноос эхэлж одоо хэрэгжиж эхэлсэн. За дээр нь энэ илрүүлэх шинжилгээ, баталгаажуулах шинжилгээний ийм хоёр юм шинжилгээний аргатай болчихлоо. Харамсалтай хэдийгээр Монголд ийм өргөн тархалтай байгаа ч гэсэн эмчилгээний бэлтгэл байхгүй, эмчилгээ гараагүй, вакцин байхгүй. Тэгэхээр яаж сэргийлэх вэ? Бид нар адууныхаа шилжилт хөдөлгөөнийг хянан эрт илрүүлэлтийг хийж энэ өвчнөд тэмцэж хянана. За бэлчээрийн хачиг одоо яг эд хачиг маш их тархсан байгаа. Одоо яг зөвхөн уйлрал нь дахиад дээр нэмээд хэлэхэд сэлэнгэд нөгөө хусны улаан хачиг чинь 7 сар болтол 7 сар дуустал бас тархаад байж байгаа. Бэлчээрийн хачигын гол хөнөөл нь мэдээж тарах твэрийг муудуулна. За ноолыг багасгах дээр нь махны гарцыг маш их одоо 20% хүртэл багасгана гэж байна. За тэгээд хачгаар дамждаг өвчнийг одоо үүсгэгчийг дамжуулна. Тэр юу вэ? Нөгөө хачигт энцефалит сэлэнгэд бол маш их байдаг шүү дээ. Хүн эмнэлэг бол энэ дээр зооносынхан бол харин маш сайн анхаардаг. Гэхдээ хизээж сэрэмж алдаж болохгүй. Тийм учраас бэлчээрийн хачигтай тэмцэх ийм одоо пурон бэлтгэж болоод угаалгын бэлтгэл хэрэглэдэг. За Манхаймлын хүрээлэнгийн судлаачид маань энэ бельтамон гэдэг энэ пуроны технологиг юм гаргаад одоо засгийн газрын шилдэг инновацийн анхны шагналыг 2018 онд хүртээд байна. Энэ технологи бол нэлээд сайн хэрэгжээд нэлээд сайн технологи болсон. За халдваргүй өвчнөд тэмцэх чиглэлээр. За энэ дээр дахиад нөгөө уур амьсгалын өөрчлөлтийг ярина. Уур амьсгалын өөрчлөлт энэ бэлчээрийн малын за тийм экосистем бэлчээрийн нөхцөл байдлын индикатор нь малын эрүүл мэндийн муудад авах юм бол энэ экосистем муудад байна. Энэ одоо энэ нөгөө мал бэлчээрт олигтой иж шин тэжээлтэй ижшил чадахгүй юм бэлчээрэл чадахгүй байна гэдэг нэг индикатор. За энэ бэлчээрийн хомсдол дээр нь хомсдлоос шалтгаалсан ургамлын хордлогт ургамлууд тэр хомссон бэлчээрт маш ихээр урагдаг. За хордлогт өвчнүүд их гарч ийн бодисолцоо болоод төрлийн өвчин их гарч ийн. Энэ экосистемийн энэ өвчнөд нь мал эмнэлгийн судлаачид маань бас судалгаа хийгээд шинээр сэргэж байгаа өвчний судалгааг бол бас хийгээд байгаа. Тэгэхээр малын эрүүл мэнд муудаад байна. Экосистем бас биш болоод байгаа юм байна гэдгийг харах юм боломжтой. За эдгээрээс сэргийсэн жишээлбэл энэ эндемик өвчин гэдэг нэг тухайн газар орны онцлог хөрс усны онцлогоос шалтгаалаад макро элемент дутах эсвэл илүү тийм өвчнүүд байдаг. Тэрний нэг жишээ нь одоо
орон болоод булчин цах өвчин. Сайн би малын эмчилтэй дөнгөж сая уулзлаа ярилцж байна. Тэд маань энэ өвчин өрд нь гардаггүй байсан одоо гардаг болсон л гэж. Энэ өвчнийг эмчлэх юм тарилга болоод цацлахын бэлтгэлийн технологи гаргасан. Энэ бол анх гаргахдаа одоо олслог халгай тэр нь ерөөсөө хин чиглэлдэггүй устгаал хайдаг. Тэр ургамлаас манай доктор энэ нэмийн технологиг гаргаж авсан байна. За энэ зуудын гамшигаас үүдсэн малын хорогдлын шалтгааны эд ис цусны наривчлсан үзүүлэлтийн түвшинд бас судалж гаргасан байна. За маш олон судалгаа хийсэн цусны үзүүлэлт, биохимийн үзүүлэлт, бие бүтцийн шинжилгээ, гистологийн шинжилгээ хийсэн. За тэгээд энэний үр дүнд ямар дүгнэлт гарсан бэ гэхээр энэ олон шинжилгээний үр дүнд энэ шинжилгээ судалгааны үр дүнд ерөөсөө малын хорогдол мэдээж энэ бол мэдээж юм шиг мөртлөө яг энэ эд эсийн түвшинд баталгаажуулж гаргаж үзүүлж байгаа нь шинжилгээ ухааны боловсрол. Энэ юу гэхээр ерөөсөө тураалын 4 үе шатдаг. За энэ 1-2 дугаар үе шатанд бол энэ эд эс маань буцаж сэргэх өөрчлөлтөнд ордог юм. За 3 дугаар үе шатаас хойшоо эргэж сэргэхгүй өөрчлөлтөнд ордог юм. Тийм учраас 12 сараас өмнө малаа эмчүүлэн хичээлээ бас шинжилгээ ухаанчаар ухаалгаар малчид маань бас хандаасаа гэсэн сэрэмжлүүлгийг бол энэ үр дүнгээс бол гарсан. За хүнсний аюулгүй байдал бичиг хийдэн. За энэ сүм хүчлийн бактери, эслэг задлагч бактери гэдэг ашигтай бактери, тархлыг гэсэн чид ашигтай бактери, турыг гэсэн чид ашигтай бактери, харшилтай байна гэхээр л ашигтай бактери. Тэр солонгосын 30 хэдэн сая мая бактеритэй л гэж байна. Тэр болгоныг манай малын хиурийн дэмбэр бактериудаар ахлуулсан судлаачид маань 20 жил судлаад тэр дотроос сүм хүчлийн бактери, эслэг задлагч бактерийн нутгийн маш олон онгуудыг хурдны гүзээ болоод бусад одоо их усүрээс байгалийн их усүрээс гаргаж авсан ашиглаж байна. За ямар ч одоо солонгосын гадны энэ бэлтгэл тэр ашигтай бактериас илүү ач холбогдолтой, илүү үр нөлөөтэй ийм пробиотик болоод пребиотикийн бэлтгэлийн технологиг бол гаргацсан байна. За энэ түүнийг ашиглаад гаргасан энэ бэлтгэлүүдийн зургийг бол харуулж байна. Манай бас гадаад тавигдсан байгаа үзэсгэлэн дээр бас үзээсэй гэж бодож байна. За энэ нөхөн үржихийн өвчин. За дэлгэнгийн үргэлжлэл манайхны судалснаар 36%. Энэ бол эрчимцэн аж ахуй дээр хийсэн судалгаа шүү. Дэлгэнгийн үргэлжлэл 36% байна гэдэг нь энэс үүдэлтэй хичнээн их сүм сайлыг алдаж байгаа вэ гэдэг нь бас эдийн засагчид нь маш хялбархан тооцоолоод гаргаж байна. За үнэний үргүүд энэс болоод хичнээн тоо толгой алдаж эдийн засгийн хохирол учруулж байна вэ гэдгийг бас судлаад гаргачих болоо гэж бодож байна. За тэгээд энэ эдгээр асуудал маань хүнсний аюулгүй байдал нөгөө хүнсний хангамжийн асуудалтай салшгүй холбоотой тэгэхээр энэ чиглэлд бас нэлээд сайн анхаарасаа гэж бодож байна. За бас нэг одоо дэлхийд даяараа бичил биетний төсвөлжилт гэдэг юм ойлголт гарч ирсэн. Энэ юунаас вэ гэхээр нөгөө эмийн хэрэглээ, антибиотикийн хэрэглээ энээс шалтгаалаад нөгөө бичил биетэн маань хэрэгжилж байгаа антибиотиктай төсвөлтэй болох энэ үзэгдэл дэлхийд даяараа асуудал болж байгаа. Энийг бас аль хэзээний манай судлаачид маань судлаад байхгүй юм болов гэхээр бас байна. Манай судлаач маань 2 удаагийн олон улсын энэ лабораторийн ур чадварын үнэлгээнд орлоо. Энд бол илэрсэн бактериудууд бас байна. Тийм учраас бид энийг эрт илрүүлэх, түргэн хугацаанд илрүүлэх нөгөө түргүүлсэн тестийн технологийн судалгаан дээр бас ажиллаж байна. За ингээд инновацийн үр дүн шиг бүтээгдэхүүн сайн би баг нэмэлтээр хэлсэндээ бүгдийг ингээд дүгнэж хэлэх юм бол нийтдээ өнөөдрийн байдлаар 54 нэр төрлийн бүтээгдэхүүн энэ дотроос энэ бэлтгэл 35, за вакцины технологи 7, онцлогын 12 юм үндэсний технологи моделийн хүрээлэн ингээд судлаачид бий болгочихсон ингээд үйлдвэрлээд гарааны компаниудаараа дамжуулаад чадхаараа бас улс орноо их орондоо нөгөө валюта үлдээчих гэдэг импортыг орлоод ингээд зүтгэж байна. Энэ дээр бид нар хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг хайж байна. За онцлог энэ бол сайн бараг дурддагсан доо. За энэ дээр би юу хэлмээр байна вэ гэхээр ерөөсөө эдгээр чиглэлүүдээр эрдэмтэд судлаачид шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж орон нутаг маань бас биднэртэй хамтраад ажилласаа. Тэгэх юм бол бид нар орон нутагтаа шийдвэрлэж болох асуудлуудыг хамтдаа бас шийдвэрлээд явъя. Эрдэмтдтэй эдгээрээ эрдэмтдтэйгээ хамтраарай гэж уриалмаар. За баярлалаа.